За тэгвэл яаж алга таших вэ? Нэг энэ дээр 2 алга таших тийм үү? За алга таших. 1 2 3 сайн байна. Гүд өстой сайн байна. Энэ дээр яах вэ? Бамба 2 удаа таших тийм нааш. За дахиад нэг. Одоо тэгвэл хэдүүлээ. Тасгал тоглож үзье заяа. Чадах та. Би таад тасгал тоглох чинь нэг гоё нэмэр болох нэг юм хөөрхөн жижиг нэг юм хөгжим үгээ заяа. Тэгээ 4 удаа гарч нэг удаа. 8 гарч хэд удаа байлаа? 2 удаа. Бамба. Ойлцоо. 4 8. За бэлтэж байгаа одоо бошин аян явууллаа шүү. 4 болон 8 таар тоглоорой гэж. Хэд удаа нэлээ? 4. 2. Дандаа 4 байна. Сайн байна. Одоо сайн. Оо ямар мундаг ээ. Сайн байна. Одоо гурав. Сайн шүү. Сайн байна. Анаа мундаг юм аа. За өнөөдрийн хичээлээр бол Баатар сурам багштайгаа хамтран тусгай хэрэгцээ одоо сурагчдыг дэмжих юм одоо хөгжмийн хичээлийг явууллаа. Тэгэд ер нь бол хөгжмийн хичээл бол их онцлогтой хичээлтэй танин мэдхүн хөгжмийн хичээлээр танин мэдхүн үйл ажиллагааг хөгжүүлэх сэтгэл хөдлөл болон биеийн хөдөлгөөнөө удирдах сурах те. Тэгээд цаашлаад хэл яриа харилцаа нийгэмших чадварыг хөгжүүлдэг юм онцлогтой хичээл. Тэгээд өнөөдрийн яг хичээлийн зүгээс ингээ өнцгөөс хааж байхад бол тусгай хэрэгцээнд сурагчдыг бол тусгай гэж одоо ингээ ялгах биш те. Энэ тусгай хэрэгцээнд сурагч бол одоо хөгжмийн хичээлийг ойлгохгүй байх гэж одоо тэр хүүхдүүдийн өмнөөс одоо ингэж таамаглал төвшүүлж ерөөсө болохгүй юм байна гэж одоо анзаарч байна. Энэ хонхнуудыг дуу тоонх гэх юм байна. Хонгоор ч бас ингээд хөгжмийн зэмсэг хийгээд хүн гоё дуу тоглодог гинэ. Та нар тэгж үзсэн үү? За одоо хичээлийнхаа дараагийн статуудаа юм дуу тоонхоор заяа. Гацуурхан ингээд дуу тоглож сурыг. Болж гинэ. За. За дуу тоонхыг би хоёр башин таанд үзүүлье. За чи хоёр тоглоод үзүүлчих юм. За. Хаа гоё. Ийм ингээд дуу тоонх гэдэг. Та нар байж үзмээ нэ. Тийм үү. Тэгэхээр хоёр башин энэ нэг гоё дуу үүсгчихэд юу яа заяа. Та хэд тоглож за. За. Ми даа. За та яг тэгээд доо ми даа. Таана. Айн. Фами. Ирэнд байна уу? Ирээ. Таатас хараарай заяа. За. Тэгэхэд юг аялаа да. Жижигхэн гацуурхан өвөл хүйтэн байна. Гэртээ хагас гацуурыг гэртээ бидлэр авчирлаа. Оо энэ аяг одоо энэ хөөрхөн хөгжмийн зэмсгэн дээр оруулах нь шүү. Сонирхолтой байгаа зү тэ. За одоо хоёр багш ээлж чи ингэн хийраа. Оо хийх. Орж байгаа зү. За энэ хэсэг хүртэл нийлүүлээд авчих үзье заа. За би дахиад үзүүлээ. Тэгээ хүүхэд бүр нэг нэгээр хийж үзээрэй за. Гацуурхан өвөл хүйтэн байна. Оо даа хайчуу. Тэгээд за багш. Гэртээ өвөс гацуурыг гэртээ бүгдээрээ хийж үзэн за. За би. Чи юу аваарай заа юу? Тоог амаа. За барьч. Энэ гоё идэвхтэй гоё суугаа. Ингэж бариулах гоё уурах юм байдаг шүү. Ингэж бариараа. Энэ хоёр гараараа. За бид тэрийг хэлчих чи орно шүү дээ. Одоо чи төгсөлтийн хийх нэ. Чи төгсөлтийн шүү. Баташми чи хоёр. Одоо энэ гэсэн үг шүү дээ. Тэгж олон биш. Энэ дээр энэ шүү. Бохор гоц тий. Тийм болох юм. За их энийг авч. Энэ хүн энийг. За одоо яг тухайн төр хүүхдийнхаа өөрийнх нь онцлогт нь тэгээд тэр ялгаатай хэрэгцээнд нь тулгуурлаад хэрэгтгүүнээ одоо хэрэглэгдгүүнээ сонгоод ингээд хичээлээ явуулах юм бол өчмөн хичээлээр тэр тэгээр сурагчдыг болоод хөгжүүлэх бүрэн боломжтой юм яг тэгэл олж харж байна да. Мондаг. За чи доо барьж байгаа. За тэрийг авчи. За. Цоонос. Багна хоtel доо авъя нэ. Яаж авчих. За хин энийг барьчих. Ирээ. За тэгээд юугаар багтаж нэг өнгөөр багтаад байна. За. Тийм ахын тийш авах юм тийм авах юм дээ. За бураа. Сасами. Доо санаа шараа. Доороо. Ирээ. Одоо ми. Sa.
Бид нар сайдгүй дөрөвт найртынхаа юунд ингээд хөдөлгөөн хийж бас болдог байна шүү дээ. Сонсноо сайнаа дасах тийм сонирхолтой болдог. Яасдаг төрөө. Сайн байна. За тэгээд өнөөдрийн хичээл дэжигтэй орсон хүүхдүүдээ юу гэдэг баярлалаа. Баярлалаа. Баалгач чи бүгд хичээлээ дуусгах юм. Тийм юу гэдэг. За сайн байна. Ингээд дуусчих шиг. Сонсноо. Энэ өнөөдрийн хичээл дээр энгийн хөгжмийн зэмсгийг гол нь энэ хүүхдүүдтэй таниул мэдүүлэх. Энгийн хөгжмийн зэмсгийг ашиглах, тоглуулах, тоглуул сургах, тоглуулж үзүүлэх ийм хичээл явагдлаа. Энэ дээр одоо ихэд чинь шагшуур байж байна. Төрөл бүрийн шагшуур байж байна. Энэ байна. А энэ бас ингээд ийм шагшуур байна. А энэ болохоор энэ хонхрууд болохоор зэрэг бүгдээр нөгөө 7 ихчгээр ингээд тэмдэглэгч дуурдаг. За энэ ингээд доо хичээний энэ 7 8 одоо энэ 7 хонхоор хүүхдүүдийг тоглуулж үзүүлсэн. Тэгэхээр хүүхдүүдийн сонирхол ч одоо бас их онцлогтой сонирхолтой байгаа. Тий. Тоглонгоо энэ ч одоо ингээд хөгжмөдөж ирээд эхнээс нь аваад яг тэр жишээл гацуурхан дууг тоглууллаа. Тэгэхэд ч одоо ингээд нэг бариад одоо ингээд хүүхдүүд ингээд тоглоод байсан сонирхолтой байна. А энэ энгийн хөгжмийн зэмсэг гэдэг онцлог нь одоо хүүхдүүдийн гартаан барьж одоо ингээд тоглох хэлбэр. Ийм онцлогтой хөгжим. А тэгээ анги танхимдаа болохоор бүх одоо энэ энгийн хөгжмийн зэмсгүүдийг ашиглуулад дарамттай хөгжмөө ашиглаад хүүхдүүдтэй өнөөдөр мөнгө тогтоох багш битээр хичээл орсон юм.